Сайн байцгаана уу? Ингээ PowerPoint програм дээр объектуудыг оруулах гэдэг хичээл орох гэж байна. За, объект гэдэг нь одоо жишээ нь юу хэлж байна гэхээр insert рүү ороод за энд picture буюу зургийг оруулдаг хэсэг. За, тэгээ shapes дүрснүүдийг оруулдаг. За, дахиад icon буюу тэмдэгтүүдийг оруулдаг. За, smart art энд нөгөө диаграм зураглалуудыг оруулдаг. Chart буюу энд график оруулдаг. Гэх мэтчлэнгээр одоо text box буюу текстийг хүртэл оруулдаг. Эдгээрийг маань одоо PowerPoint програм дээр объект гэж нэрлэж оруулдаг байна. За тэгвэл би объект оруулах гэдэг. Тэгээд insert гэсэн цэснээс picture гэж оруулъя. За picture гээд дэлгэцэн дээр байгаа зургуудаас сонгоод нэг зураг оруулъя. За энд ямар ч хамаагүй зургийг энд оруулсан харагдаж байна. За тухайн зурагтай ажиллахын тулд тухайн зургаа идэвхжүүлэнгүүт энд формат гэсэн цэс үүсдэг байгаа. Энэ формат гэсэн цэсэнд одоо тухайн зурагтай ажилдаг арын бэкграундыг нь авдаг. За өнгө дүрслүүдийг нь ингээд өөрчилдөг гэсэн одоо зурганд ингээ хүрээ оруулах, эффект өгөх гэх мэтчлэнгээр энд одоо тухайн объекттэй ажилдаг формат цэс гэж үүсдэг байгаа. За тэгвэл би өөрөөр shapes оруулж үзье. За энд дөрвөлжин дүрсийг орууллаа. За тэнгуү шууд формат цэс гарч ирнэ. За тухайн одоо дүрсээ яг одоо ямар хэлбэртэй дүрс сонгосон түүний дагуу ингээд өөрчлөлтүүдийг хийдэг байгаа. За insert-снээс smart art буюу диаграм оруулж авъя. За өөртөө диаграмаас сонгоод за би хамгийн энгийн диаграмыг сонголоо. За энд бол одоо диаграмыг жижигрүүлээд эхлээд байрлуулжээ. За текстүүдийг шууд хажуудлынх нь type your text here гэдэг дээр бичиж болно гэсэн. За ингээд одоо манай ангийн багш шиг бол тийм ээ. Ингээд үгүй гэхээр бат гэж нэрлэдэг. За энэ нь бол багш. За тэгвэл дараагийнх нь текст нь. За энд текстийг нь солиод бичгээр энэ доор текстүүд нь шууд өөрөө автоматар солигдож байгааг та нар харж байгаа бох тийм ээ. Ангийн дарга. За энд ингээ ямар нэгэн одоо зураглал илэрхийллийг дүрсээр илэрхийлэх гүн боломжийг ингээд өгдөг байгаа. За ангийн дарга хэмж хэдвээс эхлээд нэрийг ангийн дарга гэдгийнхаа оронд өгсөн ч болно. За гэх мэтчлэнгээр диаграмыг үүсгэн. За тэгээ диаграмыг хэлбэржүүлэхдээ бол одоо өөр юм яг ижил төстэй загваруудаас сонгож олно. За change color гээд өнгөнүүдийг нь өөрчилж болно. За тэгээд 3D хэлбэртэй харагдуулах тий иймэрхүү одоо загварын сонголтуудыг хийж болдог байна. За анхаарал тавьсанд баярлалаа.